Гэмтэл савгын судлалын үндэсний төвийн сэргийн хэмжлэгийн тасгаас гэмтэл савгын чиглэлээр салбар эмнэлэг болон төв эмнэлэг дээр 10 сарын 1 бол 10 сарын 2-ны өдрүүдэд эмнэлгийнхаа нийт эмнэлгийн ажилчид болон эмч нартай зориулаад сэтгэл зүйн зөвлөгөө болон бие махбодын өвслөг онцлогоо хийж байгаа. За энэ гэмтэл савгын лавлгаа шатлалын тусламж үйлчилгээ үзүүлдэг учраас манай эмнэлгийн ажилчид маш их стресстэй, бие махбодын ачаалттай ажилладаг учраас энэ чиглэлийн тусламж үйлчилгээ манай ажилтнууд нэн шаардлагатай байгаа. Энэ төлөвлөгөө зөвлөд ийм сайрал үзлэг байна. За энэ 2 өдрийн өдрөлгөөр манайх нийт ажилчдаа сэтгэл зүйн зөвлөгөө өгнө. За өөрийгөө танин мэдих стрессээ даван туулах арга зэргээс танилцуулахаас гадна, танин мэдүүлэхээс гадна сэргийн засгийн эмчийн зүгээс бие махбодын үзлэг онцлогоо хийж явуулж байгаа. Ер нь ингээд эмнэлгийн инженерийн сэтгэл зүйн хэр давталтай байсан бол тэр стресстэй болчихсон байна. За эмнэлгийн эмч нар болон зөвхөн эмч нар гэхгүй эмч нийт ажилчид бол маш их стресстэй байдаг. Нэгдүгээр маш их нөгөө цус гарна, тухайн хүний ааш араншин өвдөлттэй, завууртай хүмүүст ер нь бол сэтгэл зүйн маш их дарамттай хүмүүстэй ажилладаг учраас стресс бол маш их хэмжээгээр байдаг. Тэгэхээр өнөөдрийн үйл ажиллагаа маань манай тасгийн зүгээс явуулж байгаа энэ үйл ажиллагаа маань нийт эмнэлгийн манай ажилчид бол нэн шаардлагатай зайлшгүй хийх үйл ажиллагаа өдөрлөг болж байгаа. Ер нь эмнэлгийн эмчээр төрүүлсэн сэтгэл зүй хөргөд ер нь юу татчихсан. Сэтгэл зүй дэмжихэд үү? За сэтгэл зүй дэмжихэд ер нь бол сэтгэл зүйн одоо нөгөө нэг сэтгэл зүйн тэр стресс даван туулах, за өөр бусад сэтгэл зүйн асуудлыг даван туулах аргуудад сайн суралцаагүй, сайн мэдгүй, мэдлэг ойлголт тутмаг байдгаас ерөнхийдөө энэ чиглэлийг энэ зүйлийг даван туулахад одоо төвөгтэй байдаг. Тэгэхээр энэ үйл ажиллагаа маань одоо энэ үйл ажиллагааг явуулснараа тэдгээр аргуудад суралцах, өөрийгөө танин мэдэх юм давуу талтай байгаа. Хүний өнөөдрийг хэлцээд байсан байна. Сэтгэл зүйчээр. Сэтгэл зүйчээр хүний өнөөдрийг хэлцээд байна. Манай төвийн хэмжээнд бол салбар болон төв эмнэлгийн хэмжээнд бол сэтгэл зүйч маш тутамг байдаг. Ерөөсөө хоёр энэ салбар эмнэлэг болон төв дээр нэг л эмч ажилладаг байгаа. Ер нь бол нэмэгдүүлэх нэг шаардлагатай. Ганцлагын төвшин зэ. Сэргийн засгийн эмч, их эмч. Ер нь эмнэлгийн сэтгэл зүй яаж алдагдаж байна? Тэр яаж засаж байна? Мэдээж гэмтэл судлалын үндэсний төвд одоо үйлчлүүлж байгаа үйлчлүүлэгч нар одоо маш хүнд гэмтэлтэй ирдэг. Тэрнээсээ үүдэлтэй үйлчлүүлэгч маань ч тэр ажилчид маань ч гэсэн гэмтлийн дараах стрессийн эмгэг үсчихэд мөн ажлын ачаал ажил их байгаагаас хамаарат нойргүйдлийн асуудлууд бас их байгаад идэг. Тэгэхээр ажлын ачаалал болон нөгөө өвчтнүүдийн харилцаанаас хамаарат манай ажилчид эмнэлгийн ажилчид илүү стресстэй хүнд нөхцөлд ажиллаж байдаг. Хэвтийн эмчлүүлэгч бол амралтаараа үргэлжлүүлж байгаа хүмүүс гэмтлийн дараах стрессийн эмгэгтэй байдаг. Гэмтлийн дараах стрессийн эмгэг нь тухайн хүмүүсийн нөхцөл байдлаас хамаараа гэмтлийн зэрэгээс нь шалтгаалаад хөнгөн хүндөвтөр байдаг. Тэгэхээр гэмтлийн эмнэлгээр үйлчлүүлж байгаа ихэнх үйлчлүүлэгчнэр гэмтлийн дараах стрессийн эмгэгтэй, хүнд түлэгдэлтэй, ампутац буюу мөч тайрагдaltaй хүмүүс бас ирдэг. Нойрны асуудалтай, нойрны хямралтай. Мөн өсвөр насныхны амиа орлох оролдлоготой хүмүүс бас хүүхдүүд бас их ирдэг. За манай эмнэлэг нь болохоор гэмтэл соогийн тусламж үйлчлэхээр улсын хэмжээнд 24 цагийн 7 хоногийн 24 цагаар тусламж үзүүлдэг эмнэлэг байгаа. За тэгэхээр энэ ажлын хугацаагаа дагаад дээрээс маш их ачаалттай ажилладаг. Эмч болон эмнэлгийн бусад ажилчид эмнэлгийн ажилчид маш их ачаалттай ажилладаг. За тэгээд эмнэлгээр ирж байгаа тусламж үйлчлэг авч байгаа үйлчлэгчдээс гадна өөрсдөө эвшмээр сэтгэл зүй болон бие биедрийг ачаалыг авдаг учраас одоо энэ өнөөдрийн зохион байгуулагч сэтгэл эмч ажилчдын одоо сэтгэл зүйн шалгах, сорил бас сэтгэл зүг одоо хөнгөлөх, сэтгцэн эрүүл мэндийг хамгаалах юм өдөрлөг зохион байгуулах гэж байна. Сайн үйл ажиллагаа гэж харж байна.
баруун тал нь 2 удаа, зүүн нь 4 удаа. За энэ тэгэхээр юу гэсэн үг вэ гэхээр таны за тэгээ баруун талх нь болохоор илүү одоо нөгөө мэдрэмж өнгөний тэгээд дараа нь чинь сороогаа дараа ингээд юм шүү. Нэг юм. Тэгэхээр одоо 2-3 хязгаартай таны ингээд бараа тавьчихсан болсон байна гэсэн үг зөө. Тэгэхээр бараа тавьчихсан болсон байна гэх юм. Өөрийн баруун талх зүүн талх хоёрын аль нь илүү даваа болчихсон сайтай. Төсөөлөн бодож байгаа сайтай. За эхлээд алаад хэлээ. Яг их ганцаар хэлээ шүү.